Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хөнгөлөлтийн тайлан илгээх тухай танилцуулъя. Хөнгөлөлтийн тайлан илгээхэд дараах зүйлийг анхаарна. Одоо та бүхэндээ тайлангийн маягтан дээр хэрхэн ажиллах талаар заавар хүргүүлье. Аж ахуйн нэгжийн нийтлэг үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 300 сая төгрөг ба түүнээс дээш бол аж ахуйн нэгжийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой бөгөөд нүүр тайлангийн үйл ажиллагааны орлого засах гэдэг цэсний үйл ажиллагааны орлого 300 сая төгрөг ба түүнээс дээш гэдэг сонголтын үргэлжлүүлэх товч дарж тайлангаа хадгалснаар хуульд заасан албан татвар ногдох орлогын мэдээллийг сонгож оруулахдаа нийтлэг хувь хэмжээгээр тооцох цэсний ХМ02-ийн 2 буюу нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын мэдээ хэсэгт Монгол улсад болон Монгол улсаас их үүсвэртэй орлого мөн гадаад улсад олсон орлого гэдгээс өөрт хамааралтай орлогын төрлөө сонгож борлуулалтын орлогоор шивээд нүүр тайлан руу орж тайлангаа хадгалнаа. Зардлын тооцоол зэс рүү ороод ХМ02 3-ын Б буюу татвар ногдох орлогоос хасагдах зардлын мэдээг сонгоод мөр нэмэх товчоор өөрт хамааралтай зардлын төрлөө сонгоод зардлын дүнгээ бүртгээд хадгалах товчийг дарнаа. Үүний дараа ХМ02-ын 3А буюу нийт зардлын хуваарлалт зэс рүү орж хамаарах зардлын дүнгээ хийж хадгалаад нүүр тайлангаа мөн адил хадгалнаа. Үүний дараа нийтлэг хувь хэмжээгээр тооцох цэсний ХМ02-ийн 8 буюу албан татврын хөнгөлөлтийн тооцоол зэс рүү ороход 22-ийн 1, 22-ийн 5, 22-ийн 9 гэсэн хуулийн сонголтууд гарч ирнэ. Энэ удаа 2024 оны 8 сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нэмэгдэж орж ирсэн хуулийн 22-ийн 9-ийг хэрхэн тайлгнах талаар заавар оруулъя. Өөрт хамааралтай хуулийн мэдээллийг сонгоод санхүүгийн дэмжлэг хандивын зардлын дүнгээ бүглэж хадгалнаа. Хуулийн 22-ийн 9-ийн заалтыг сонгосон бол хөнгөлөлтийн тодруулга мэдээ цэсний ТМ1А буюу хөнгөлөлтийн мэдээний тодруулга мэдээг бүглэх ёстой. Мөр нэмэхээр татвар төлөгчийн дугаар, овог нэр, төлбөрийн баримтын дугаар, хуулийн 22-ийн 9 заасан хөнгөлөлтийн төрлийг хамаарах хуулийн заалтыг сонгоод үнийн дүн дээр нь үнийн дүнгээ тавиад харьяа яам сонгож байгаа хэсэгт тухайн дэмжлэг санхүүгийн хандив төсөл нь хэд хэдэн яам хамаарч байгаа бол тухайн яамдуудыг давхар сонгох боломжтой. Хөнгөлөлтийн мэдээний тодруулга ТМ1-ийг хадгалсан бол ТМ1-ийн Б буюу бүтээн байгуулалт төсөл үйл ажиллагааны бүртгэл ТМ1-ийн Г буюу санхүүгийн дэмжлэг хандивын гэрээний бүртгэл хоёрыг хоёрлангийн аль эсвэл аль нэгийг нь заавал бүртгэнэ. Энэ кейс дээр ТМ1-ийн Г буюу санхүүгийн дэмжлэг хандивын гэрээний бүртгэл зэсгийг бүглэнэ. Зэс рүүгээ ороод мөр нэмэхээр санхүүгийн дэмжлэг хандив болгосон этгээдийн регистрийн дугаар, нэр, санхүүгийн дэмжлэг хандив хүлээн авсан этгээдийн мэдээллийг бүрэн гүйцэд оруулаад гэрээнийхээ төрөл, дугаар, зориулалт, хэрэгжүүлэх хугацаа, үнийн дүн сонгож өгөөд натратор баталгаажуулсан хэсэг тийм үгүй гэдгийг сонгосноор хадгалнаа. Мэдээлэлээ хийж хадгалаад шаардлагатай тохиолдолд холбогдох материал нотлох баримтыг үндсэн нүүр тайлангийн файл хавсаргах цэсэнд оруулж хадгалнаа. Албан татврын хөнгөлөлтийн тооцоолол 02-ийн 8 цэсний хуулийн 22-ийн 9 дээр хөнгөлөгдөх дүн нь тухайн татврын жилийн татвар ногдох орлогын 1% хүртэлх хэмжээнээс хэтрэхгүй байна. Хөнгөлөгдөх дүн нь үндсэн нүүр тайлангийн 30 дугаар мөрөн дээр татагдах ба тайлангаа үнэн зөв бүглэж үдсэн хэсгээр шалгаж үзээд тайлангаа илгээнэ.